Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн 100 жилийн өмнөх тэртех энэ хууль бол маш их тухайн үед дэвшилтэд ийм хууль байж чадсан. Ардын эрх гэдэг бол ардчилал ард түмэн өөрөө засаглах эрхийг хэлнэ хэмээн анх удаа бичижсэн нь бол үүнийг харуулж байгаа. Нийгмийн гарал үүсэл нь үл хамааран иргэн болгон боловсрал эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээг авах гэд энэ эрхтгч байдлыг нөгөө талдаас хангаж өгсөн. ертөнцийн ганц л үнэн байдаг. Юундны өмнө хүн бүхэн тэгш хэрэгтэй вэ гэвэл тэр хуулийн өмнө тэгш хэрэгтэй байдаг. Энэ нөхцөлийг бол анхдахаар үндсэн хууль биднэрт бас олгож өгсөн байд юм аа. Хамгийн том ач холбогдол өгснөд бол 1992 оны үндсэн хуулийн өөрчлөлт байдаг. Өмчтэй болсноороо хүн өөрөө хамгаалахынтай болж байгаа. Өмчтэй болсноороо хүн өөрөө илүү их цаашаа дэвжих, ажиллах сонирхолтой болж эхэлж байгаа. Тэгээд өмчийг юу хамгаалдаг вэ гэвэл өмчийг хууль хамгаалдаг. Хуульдаа үндсэн хууль хамгаалдаг. Залуучууд бид ардчилалд хайртай. Гэтэ ардчлалыг амьлуулъя гэвэл хамгийн наазах нь төр иргэн хоёрын ходоондоо байгуулсан үндсэн хуулиас судлахаас эхэлнэ. Тэгээ иргэн та нөгөө талдаа Монгол улсын иргэн болсноор ямар эрхтэй, ямар үүрэгтэй, Монголын төр танд энэ үүргэд эрхээ чинь нийлүүлэхийн төлөө ямар үүрэгтэй юм бэ гэдэг үндсэн хуулиа бүгдээрээ судалцгаая. санан тунхаглах ирээдүй.